За сайн байна уу? За өнөөдөр сошиал дээр өнгөрснөө эргчүүлж амьдардаг хүмүүс. За юу гэхдээ зэрэг Facebook, Instagram дээр байнга өөрийнхөө өнгөрснөө сайн сайхан амьдрал эсвэл залуу байсан үеийн жургуудыг тавьдаг. За энэ ямар шалтгаантай юм? Ямар учиртай юм? За энэ талаар ярина. Ихэвчлэн бид нар Facebook-ыг ашиглаж байгаа. Би ч гэсэн өдөржингөө одоо эргүүлдээ сууж яадаг. Гэм биш. Зам болчихсон. Ийм зүйл байж байгаа. Тэгээд харахтай зэрэг өнгөрснөөхөн зургууд их тавьдаг хүмүүс байна. Жармуудад ерөөсөө залхтал тавина да. Нөгөө зураг авчраад тавьчихсан байж байдаг. Тэр үед үнэхээр амжилттай, аж жаргалтай, дурсамжтай, дурсгалтай тийм үед байсан. Энийг бид нар бүгд мэдж байгаа. Гэтэл энэ нь болтой зэрэг ерөөсөө бүр журшил болчихсон. Ийм хүмүүс байна. Зүгээр нь хаяа өнгөрсөд дуртахад хуучныхаа зургийг тавьчих гээд тэр нэг асуудал болохгүй. Тэгэхээр энэ яагаад одоо болохгүй юм бэ? Буруу юм бэ гэдэг. За энийг онцлох юм болов биш үү? Юу гэж онцлох чинь вэ гэдэг зэрэг энэ өнгөрснөө дуртахж амьдрах хүмүүс болвол яг өнөөдрийнхөө үн цэнийг мэдэрхэн болсон хүмүүс гэж байна. Тэгэж онцлогдож байна. Өөрийнхөө өнөөдрийн үн цэнийг энэ их сухал. Нэгсэндээ өөрийнхөө өнөөдрийг үгээсгэж ийн гэсэн үг. Үнэхгүй байна гэсэн үг. Өнөөдрийн би болвол ерөөсөө юу ч биш. Хинч биш. Хүмүүс ч намайг мэдгүй. Би ч өөрийгөө ерөөсөө үнэхгүй байна. Чарайж ус алдсан. Ядуу тарчих болсон. Нас явсан. Үүрэг тажилсан чөлөөлөгдсөн. Яг гэх мэтэр ерөөсөө өнөөдрийн би болвол ерөөсөө юу ч биш. Тэр өнгөрснөө тэр үеил сургууль байсан үе, ажиллаж байсан үе, амжилт гаргаж ирсэн үе. Энэ л одоо миний алтан үе байсан гэдэг. За өвөгчвөл настайч бол бас их ярддаг. Өнөөдрийн та нар юу юм бэ? Энтергээд. Өнгөрсөнд би болвол дайн төртөл явж ирсэн. Тийм мундаг юмнуудыг хийж ирсэн гэдэг. За тэр бол бас өнгөрсөнд дуртаж байгаа нэг хэлбэр. Гэтэл хамгийн голчны юу юм гэдэг зэрэг. Өөрөөр хэлбэл тэр өнгөрсөн биш. Яг өнөөдөр, яг одоо та жохом хэн юм бэ? Юу юм бэ? Энэ чинь сухал гэсэн үг. Өнгөрснөөхөө тэр сайн сайхан үе биш. Яг одоо та юу хийгээд байгаа юм? Тэрнийхэн зургийг харуулж тавьчих. Тэгэж асууж болно. За энэ болвол яг одоо өөрийн чинь муухай үе гэсэн ийм жил биш. Харин ч өөрөө чинь жоохон ташуурдаж байгаа юм. Одоо арай арханд ороод авгаа өхөн эргүүлээд гэдэг ч юм уу. Алжуураад, алхуураад хинч биш, юу ч биш болчихсон юм биш үү гэдэг. За ингэж өөрөөсөө асууж үжих хэрэгтэй. Тэрний төлөө энэ асуудлыг ярьж байгаа юм. Энийг бол бас сэтгэл судлаачид судлаад энэ өнгөрснөө дуртагж амьдарч байгаа хүмүүс болвол өнөөдрийн амьдрал сэтгэл харамжгүй байгаагаа илэрхийлж байна гэж тэгж дүгнсэн. Тэгээд тэндээсэн сэргэх, дахиж босгох, дахиад сайн сайхан амьдрах энэ боломжийг хаадаг юм байна. Зөвхөн өнгөрсөндөө өөрийгөө аваад төгжиж гин гэсэн. Ингээд дурсамжтай хэтэрхэх жууралтна гэдэг чинь нэгдүгээр болвол өнөөдрийнхөө зовлон за энэ утгагүй мэдрэмжийг намжаах гэж оролдсон төр журын сэтгэлийн тараа гэж байна. За энэ болвол их сайхан хэлсэн. Өнөөдрийн өөрийн чинь өвдөлтийн намдах юм гэж байхгүй юу? Тэгээд тэр зургуудаа сошиалар тавиад байгаа. Гэсэн чигсэн энэ тарай юм болвол өөрийг чинь эмчилж чадахгүй. Өвдөхийн намдах юм болвол өвчнийг эмчилж чадахгүй. Өвдөлтийн л одоо тухайн агшинд намжааж байгаа. Хөнгөрүүлж. Тэрийн шигэн энэ сэтгэлийн тарай бас ялгаа байхгүй. Асуудлыг чинь шийдэж чадахгүй. Зүгээр л төр жуур өөрийг чинь тайвшруулж байгаа. Өөр чинь хуурж ийн гэсэн. Ингэж дурсамжаараа өнөөдрийнхөө энэ хамгийн үнэтэй боломжийг дарж байгаа юм. Булшилж байгаа юм. Мэдээж тухайн үед залуу байхтаа гэдэг ч юм уу амжилт гаргаж явах үед өөрийгөө хэн байсан гэдгийг мэдэрч ирсэн. Гэтэл өнгөрснөө дуртагж амьдарснаар өнөөдөр чухам өөрийгөө хэн бэ гэдгээс жухтаж байгаа юм. Бутааж. Өнөөдрийнхөө жинхэнэ дүр төрхөөс. Тэр болвол залуу байсан үеийн зураг. Тэр болвол амжилт гаргаж ирсэн тэр ахшны зураг. Тэгэж өөрийнхөө өнөөдрийн шин дүр төрхөд хамсаж байгаа юм. Багаж үлгэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол хурамч амьдрал гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаар
Өнөөдөр олж харахгүй. Өнгөрснөхэн тэр гэрэл гэлбатай байсан үед баригдана гэдэг нь болвол цаашдаа энэ хүнээ хөгжлийг хааж зүгээр л өнгөрсөн түүхээр өөрийгөө батлах гэсэн ийм л ордлого. Би тийм мондох хүн байсан шүү өнтер гэдэг. За тэр тийм байсан байж бол. Гэтэл өнөөдрийнхөө өөртөө малтаж ирэг итгэл алдарсан. Ийм л зүйл. За тэгэхээр энэ номон дээр хэлсэн баг. Өнгөрсөн гэдэг болвол гэрэл биш. Өнгөрсөн гэдэг нь гэрэл биш. Тэгээ юу вэ гэдэг жирэг асаад унтарсан чийдэн гэсэн баг. Тэр өнгөрснөхийн зургийг өнөөдөр Facebook дээр нийлж байгаа юм бол тэр асаж унтарсан чийдэн тавьж ийн гэсэн ийм ойлголт. Та өнгөрсөнд гэрэлтэй байсан байж болно. Гэхдээ бас тэр гэрлийг үрд унтарсан гэж бас бодож болохгүй. Сая хэллээ шүү дээ. Асаад унтарсан чийдэн гэдэг. Зүгээр л унтраачсан байх. Тийм учраас асааж болно. Асаана гэдэг нь юу гэдэг жирэг өнөөдрийнхөө өөрийнхөө амьдралыг олж харах хэрэгтэй гэсэн. Өнгөрсний бид нар дурсамж гэж бодож байгаа. Гэхдээ яадгийн өнгөрсөнд би тийм гэрэл гэлбатай явж исэн. Сайн сайхан явж исэн. Би тэрийг дурсчихна. Өнгөрсөн бол дурсамж гэсэн илүү үнэндээ түүх юм байна. Түүхийг бид нар хөндөж үжих хэрэгтэй. Гэсэн чигсэн бид нар өнөөдөр амьдараа түүхийн хуудсанд үлдэнэ гэж байхгүй. Тийм учраас сайн дээр түүхийг хүнддэг, таалрах, бажрал тэгээд чааш нь алах гэж хэлсэн байж байгаа. Магадгүй та тухайн үед би жинхэнэ би байсан гэж бодчих магадгүй. Тэгвэл өнөөдөр өөрөөсөө өнөөдөр яагаад би жинхэнэ би байж болохгүй юм бэ гэж тэгж асуух хэрэгтэй. За өнөөдөр хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэтлгүүр дээр орсон сошиал дээр өнгөрснөө эргүүлж амьдардаг хүмүүс. Ийм хүмүүс асар олон байна. Тэр тусмаа одоо Facebook дээр өөрийнхөө өнгөрснөө үеийн зургуудыг тавьж байдаг. За энэ бол муу зүйл биш. Үнэхээр өнгөрсөнд сайн сайхан амьдарч ирсэн. Байгуулсан гавьяа байна. Сайн сайхан үе байна. За энийг яагаад тавьж болохгүй? Тавьж болно. Гэсэн чигсэн эндээс нэг асуудал үүссэн байгаа. Тэр нь юу гэхтэй жирэг хитрхээ ингэж өөрийнхөө өнгөрсний дуртагч амьдарч байгаа хүмүүсийн хувьд болвол өнөөдөрдөө сэтгэл харамжгүй байна. За энэ илэрхийлэл сэтгэл судлаар өвчдөг юм байна. Тийм учраас яах вэ? Өнгөрснөрөө бахархаж, дуртгаж амьдрах биш. Яг одоо өнөөдөр та хэн юм бэ? Юу хийж байгаа юм бэ? Эндээ анхаарал тавих хэрэгтэй. Өнгөрснөө биш. Өнөөдрийнхөө үдэн зөвшөөрөх. Тэгээд ирээдүйн төлөвлөд амьдрах. За энэ нь хамгийн чухал. Тэр нь чинь босолтой жирэг тэр өнгөрснөө чинь дуртгалууд саахт болж байгаа. Тийм учраас тэр өнөөдрийн ярьсан асуудлыг үнэнхүү ойлгоод сөрөг амьдралаас салж чадах юм бол өнөөдөр ч гэсэн оройтойгоо байна гэсэн. Өөрийн чинь мөрөөдөл бий болж чаддаг. За анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа.